Саяхан Европын холбоо 2025 оны 1 сарын 20-ны өдрөөс эхлэн биспинол A гэх химийн бодисыг хүнсний бүтээгдэхүүнд шууд хүрэлцдэг материал ашиглахыг Европын улс орнуудад хориглох шийдвэр гаргажээ. Биспинол A бол ботооч үрлийн зохицуулгыг алдагдуулагч төрлийн химийн хортой бодисуудын нэг юм. Биспинол A-ийг аж үйлдвэрлэлд өргөн ашигладаг. Тухайлбал бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний хуванцар сав, хуванцар усны сав, нэг удаагийн хуванцар аяга, тавг, хүүхдийн хуванцар тоглоом, угж, төлбөрийн баримт, лаазалсан хүнсний бүтээгдэхүүний лаазны тодорхойлгоонд ашигладаг байна. Иймд бид өдөр тутам хоол хүнсээр усаар дамжуулан биспинол A-ээр хордож байдаг. Хүний биед өчүүхэн бага хэмжээтэй ордогч удаан хугацаанд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Биспинол A нь бэлгийн даавар, бамбай булчиргааны даавар зэрэг дааврын рецепторт холбогдож бай эдэсэд буруу мэдээлэл дамжуулснаас дааврын зохицуулалт алдагдаж улмаар өргүйдэл, бэлгийн сулрал, өндгөвчний уйланхай, дааврын гаралтай таргалалт явагдан таргалалтай холбоотой зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Хоёрдугаарт даавраас хамааралтай хавдрын эсийн өксөлтийг өдөөдөг төдийгүй хит эсэлтэлтийг нэмэгдүүлэх үрвслийн процессыг дэмжих замаар хөхний хорт хавдар, төрөө булчиргааны хорт хавдар, бамбай булчиргааны зангилаа, бамбай булчиргааны хорт хавдар үүсгэгч канцерогeen хүчин зүйл болдог. Гуравдугаарт аутоиммуны тироидит, ревматоидны артрит, чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр, бүдүүн гидсний өрөвсөлт өвчин, тархи нусны тархмал хатуурал зэрэг аутоиммуны эмгэгийн нэг шалтгаан байж болохыг судалгааны ажлууд харуулж байна. Сонирхолтой нь эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүний бие махбод дотоод шүүлийн зохицуулгыг алдагдуулагч химийн бодисын үйлчлэлд илүү мэдрэг эмзэг байдаг. Иймд биспинол A-ийн нөлөөгөөр эмэгтэй хүний биед өндгөвчний уйланхай, аутоиммуны тироидит, бамбай булчиргааны хорт хавдар, хөхний хорт хавдар, ревматоидны артрит үүсгэх эрсдэл хэд дахин өндөр байдаг. Судалгаагаар эмэгтэйчүүдэд ревматоидны артрит 3 дахин, бамбай булчиргааны эмгэг 4-5 дахин олон тохиолддог байна. Мөн биспинол A жирэмсэн эмэгтэй ургийн тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлж улмаар төрсөн хүүхэд ой тогтоолтод муу, сурах чадвар багатай хүн болох эрсдэл нэмэгддэг болохыг судлаачид тогтоожээ. Харин том хүмүүст биспинол A сэтгэл зүйн хямрал үүсгэх, ой тогтоолт бууруулах хүчин зүйлсийн нэг болдог байна. Тэгвэл бид биспинол A-ийг биедээ оруулахгүй байх ямар арга байна вэ? Нэгдүгээрт 3, 6, 7 тэмдэглэгээт кодтой болон огт тэмдэглэгээ кодгүй хуванцраас аль болох татгалзах хэрэгтэй. Хүнсний бус зориулттай саванд сүү, тараг, айраг, ундны усаа хийгээд иж болохгүй. Энэ нь таны гэр бүлийн эрүүл мэндэд л хортой. Мөн 2, 4 тэмдэглэгээ кодтой хуванцрын хэрэглээгээ багасгах нь зүйтэй. Зөвхөн 1, 5 тэмдэглэгээ кодтой BPA-free тэмдэглгээтэй хуванцрыг савыг хэрэглэж болно. Эсвэл шилэн сав, зэвэрдгүү ган сав, хөнгөн цагаан сав хэрэглээрэй. Хоёрдугаарт хуванцар савтай бүтээгдэхүүнийг дулаан газар удаан хугацаанд хадгалж болохгүй. Халуун дулаан температурт удаан байх тусам хуванцрын ханаас биспинол A болон бусад хорт бодис, хоол хүнс, ус ундаанд шингэдэг байна. Иймд дулаан газар удаан хадгалсан хуванцар савтай ус ундаа хэрэглэхээс аль болох татгалзах нь зүйтэй. Гуравдугаарт ямар ч төрлийн хуванцар савтай хоол хүнсийг хизээч богинолгооны зууганд халааж болохгүй. Учир нь хэдэн сая нано бичил хуванцар хоол хүнсэнд шингэдэг байна. CO GS25 сүлжээ дэлгүүрүүдээр хүүхэд залуус хуванцар савтай хоол хүнс авч пэйжэнд халааж идэх тохиолдол их байдаг. Энэ нь алстаа тэдний эрүүл мэндэд хортой юм. Дөрөвдүгээрт хуванцар сав төрөл бүрийн хуванцар эзүүлсийг ил задгаас шатаахгүй байх хэрэгтэй. Тавдугаарт дулаан газар удаан хадгалсан лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох татгалзаарай.